Сайн байцгаана уу? Орой минь манай хүндэт хэрэглэгч болон бизнес эрхлэгч түншүүдээ вебинарын бүх оролцогчдоо энэ үеийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр ус цэвэршүүлэх систем eSpring-ийн талаар ярилцах болно. Энэ жилийн хувьд шинэ eSpring худалдаанд гарсантай холбогдуулан энэхүү вебинарыг хүргэж байна. Тэгээ та бүхэндээ чин сэтгэлээсээ баяр хүргэмээр байна. Тэгээ та бүхэн маань чатанда өөрийнхөө сэтгэлдээс хуваалцсан уу, зүрх хэлхийгээрээ өнөөдөр та бүхний сэтгэл хөдлөл ямар хөө байна вэ? 1-ээс 10-аар өөрийнхөө сэтгэл хөдлөлийг үнэлээд тийм ээ. Тэгээ чатанд одоо илгээнөө магадгүй хамгийн одоо сайхан аз жаргалтай гэж үзвэл 10 оноогоор дүгнээд явуулаарай. Магадгүй 5 оноотой 8 оноотой хүмүүс байж магадгүй. Гэхдээ өнөөдөр чат та бүхэнд вебинараар маш одоо чухал сэдвүүд хүрэх учраас шинэхэн бүтээгдэхүүний талаар танилцуулах учраас та бүхний одоо сэтгэл баяр хөөрөөр дүүрэх болов гэж бодож байна. Тэгээ өнөөдрийнхөө спикерийг танилцуулахаас өмнө хэдэн техникийн мэдээлэл хүргэе. За өнөөдөр вебинар маань та бүхэнд 3 хэлээр хүрч байгаа. Казах, киргиз, монгол хэлээр хүрч байна. Тэгэхээр та бүхэн маань орчуулгаас сонсохын тулд энэ зааврын дагуу суугаа сонгоорой. Би та бүхэнд чатанд одоо илгээх болно. Хэрвээ та бүхэн ноутбук эсвэл утас төхөөрөмжөөс холбогдож байгаа бол дэлхийн бөмбөрцөг гэсэн зургийг дараад тэгээд сонсох хүсэлтэд хэлээ сонгоорой. Хэрвээ та бүхэн өөр одоо дэлгэц бүхий төхөөрөмж iPad-аас холбогдож байгаа бол 3 цэг дээр дараад тэгээд монгол хэлээ сонгоорой. Тэгээ та бүхэн Zoom-ийн яг татаж авсан аппликейшнээр орж байж орчуулга сонсох боломжтой. Браузераар зүгээр орчихсон бол харамсалтай нь орчуулгын суваг тохируулах боломжгүй юм аа. Өнөөдөр энэхүү вебинарын үеэр та бүхэн маш сайхан идэвхтэй оролцоотой байгаарай. Бүх сонирхсан асуултаа чатанд илгээгээрэй. Тэгээ та бүхэндээ аль болох олон асуултантай одоо хариулахыг хичээх болно. Гэтээ ямар нэгэн алдаа асуудлаас болоод вебинараас түр гарч дахин ачаалаад тэгээд эргээд ороод ирээрэй. За ингээд бид нэр вебинараа эхлэх гэж байна. За ингээд та бүхнийхээ өмнө спикерүүдэд танилцуулъя. Наталья Бандарович Amway Төв Азийн бүсийн маркетинг болон харилцаа холбоог хариуцсан захирал байна. Мөн үүнээс гадна манай Amway-гийн хараат бус мэрэгжилтэн Ахмадын эмч Глеб Краснов байна. За миний хувьд Төв Азийн бүсийг хариуцж ажилладаг мэрэгжилтэн байна. За ингээд өнөөдөр та бүхэндээ усны бохирдол болон эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар ярих болно. Үүнээс гадна компани танилцуулж байгаа ус цэвэршүүлэх шинэ систем буюу eSpring төхөөрөмжийг танилцуулах болно. Гол нь яг хэрэглэгч та бүхэнд түншүүц та бүхэнд ямар онцгой давуу талтай вэ гэдгийг нь хүргэх болно. За үүнээс гадна eSpring-ийг хэрхэн худалдаж авч болох уу гэдэг талаар бас танилцуулах болно. Тэгээд үүнээс гадна асуулт хариултын хэсэг бас байгаа. Тэгэхээр та бүхний сонирхсан асуултанд хариулах болно. За ингээд би маркетинг болон харилцаа холбоо хариуцсан захирал Наталья Бандарович дүгээ шилжүүлье. За Маргарита маш их баярлалаа. За хүндэт түншүүдээ хүндэт одоо хэрэглэгчд болон eSpring-ийн үнэнч хэрэглэгч та бүхэндээ мэдчилж байна. Тэгээ өнөөдрийн энэхүү онлайн арга хэмжээгээр уулзаж байгаадаа маш их баяртай байна. За Төв Азийн бүсийн Amway-ийн хувьд энэ чухал одоо үйл явдал болж байна. Ягаад гэхээр бид нар бүгдээрээ маш сайхан хүлээлттэй байсан. Тэгвэл eSpring буюу ус цэвэршүүлэх шинэхэн систем төхөөрөмж маань яг зах зээл дээр гараад байна. Яг энэхүү үйл явдалд манай бүсийн зүгээс маш ихээр бэлдэж ажилласан. Тийм учраас миний хувьд болон манай багийн зүгээс бид бүхний мэдэх одоо бүхэл мэдээлэл та бүхэндээ хуваалцахад бэлэн байна. Учир нь eSpring гэдэг энэ шинэ систем бол үнэхээр маш онцгой, маш их онцгой давуу талтай ийм төхөөрөмж байгаа. Тэгээд яг дэлхийд дахинаа ус цэвэршүүлэх систем гэх энэхүү төрөлтөө маш их одоо өндөр стандартыг орчин үеийн шийдлийг хангасан ийм төхөөрөмж байгаа. За тэгээд
өнөөдөр та бүхэндээ онцгой тэр давуу талуудыг нь хүргэх болно. Учир нь яг одоо бидний хүрээлэн буй орчин өдөр тутмын амьдралд яг хэрэгцээ болох үз энэ одоо систем байгаа. Тийм учраас онцлог давуу талуудыг нь ярьж өгнө. За өөрсдийнхөө эрүүл мэндэд санаа тавиа зогсохгүй гэр бүл өөр хүүхэд ойр дотныхоо хүмүүст бас одоо эрүүл мэндэд нь анхаардаг. Ер нь амьдралынхаа чанарт бас маш ихээр анхаарал тавьж явдаг хүмүүстээ энэ вебинарыг зориулж байна. За тэгээд энэхүү e-spring төхөөрөмжийг тун удахгүй бид нэр зах зээл дээр нэвтрүүлэх гэж байна. Удахгүй сар орчмын дараа та бүхний гарт хүрэх болно. Тийм учраас бид үүнд бэлдэж та бүхэндээ энэхүү төхөөрөмжөө бүх талаас нь маш дэлгэрэнгүй танилцуулах болно. Тэгээд өнөөдөр вебинарын төгсгөл хүртэл та бүхэн бидэнтэй хамт байгаараа яг төгсгөл хэсэг та бүхэнд маш гоё супер шинэ мэдээлэл дуулахаар байгаа. Тэгээ өөрийнхөө зүгээс хэлэхэд би одоо хамтран ажиллагчид болон Amway-гийн бусад зах зээлүүдийнхаа одоо хэрэглэгч түншүүдтэй бас маш их харилцдаг. За тэгвэл та бүхэнд гэж хэлэхэд дэлхийд дахна энэхүү шинэхэн e-spring төхөөрөмжийг сүүлийн жилүүдэд одоо зах зээлд нэвтрүүлэхэд хамгийн ийм онцгой үйл явдал болж байсан, хамгийн сайн борлуулалттай юм үйл явдал болж байсан гэдгийг бүгдээрээ хэлж байсан. Тийм учраас Төв Азийн бүс нутагт ч гэсэн энэхүү e-spring системийг маш сайн нэвтрүүлж чадна гэж бодож байна. Тэгээ та бүхний бизнест бас өсөлт авчрах үс ийм үйл явдал болно гэж найдаж байна. Тийм учраас цаашлаад спикерүүдтэй үгээ шилжүүлье. За ингээд яг цэнгэг цэвэр ус гэдэг энэхүү одоо зүйлийн талаар та бүхэндээ маш сайхан мэдээлэл хүргэх болно. За тэгээ та бүхэнд гэж хэлэхэд маш сайхан дэлгэрэнгүй мэдээлэл аваад, мэдлэг олж аваад маш их сайхан сэтгэл одоо хөдөл одоо сайхан зүйлсийг та бүхэн мэдрэх болов гэж бодож байна. Тэгээд төгсгөл хэсэгт та бүхний сайхан шинэ мэдээ хүлээж байгаа шүү. Тань байцгаана уу хүндэт түншүүдээ хэрэглэгчтэй намайг Глеб Краснов гэдэг. Би Ахмадын эмч мэрэгжилтэй. За үүнээс гадна би Сатпаевын нэрэмжит их сургууль буюу Казахстаны Алматы хотын одоо их сургуулийн хүрээнд бид нар агаарын болон усны бохирдлыг судалдаг. За тэгээ маш олон эмчнэрт би бас яг одоо эмчнэрт өвчтнүүдтэй зөв одоо дооц хэмжээгээр нь ийм бэлтгэлээ бичиж өгөхөд нь чиглүүлж бас зөвлөж ажилтгаа. За тэгвэл өнөөдөр та бүхэндээ e-spring буюу ус цэвэршүүлэх шинэхэн системийн талаар танилцуулах гэж байна. За тэгвэл та бүхэнд гэж хэлэхэд өнөөдөр нийтдээ 2.2 тэрбум хүн цэвэр унтны усны хүртээмжгүй байна. Залангуяа 3.5 тэрбум хүний хувьд аюулгүй одоо ариун цэврийн шаардлага хангасан усыг бол хэрэглэх боломжгүй байна гэсэн үг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр та бүхний хүүхдүүд ч гэсэн одоо сургуультаа ч юм уу очоод одоо эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усаар хангагдаагүй байна гэж хэлж болно. За ерөнхийдөө бидэнд энэ маш их хамаатай асуудал. Ягаад гэхээр Төв Азийн бүс нутгийг хараад үзэх юм бол Казахстан, Монгол улс гэдээ аваад үзэх юм бол ер нь дэд бүтцийн асуудалтай байгаа. Бид нар чинь зөвлөлт холбоот улсаас одоо хооших ийм газар зүйн одоо нутаг дээр амьдарч аж төрж байгаа. За Монгол улсын хувьд ч гэсэн одоо дэд бүтцийн нэлээд асуудалтай байгаа. За тэгээд аль болох тийм ээ зөвлөлт холбоотын улсын үеэс гэхэд одоо маш одоо амар хялбар аргаар аль болох хурдан хугацаанд энэ ус цэвэршүүлэх одоо сүлжээг тийм ээ ус хангамжийн асуудлыг шийдэх шаардлагатай болсон учраас хангалттай өндөр чанартай бус материалаар маш богино хугацаанд аль болох хурдан одоо холболт хийж ирсэн байна. Тийм учраас одоо Төв Азийн бүс нутагт ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийн илэгдэл бас маш өндөр байгаа. Тэгээд яг энэ зөвлөлт холбоотын улсын үедх одоо улс орнуудад маш ихээр үйлдвэр байгууламжууд тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан. За тэгээд тэр үеэс үлдсэн одоо
бүхий л тоног төхөөрөмжүүд маш их өндөр илэгдэлтэй байна. Тийм улмаас усыг халдваргүйжүүлэх төвшин унтны усны чанар маш их муудаж байна. Тэгэхээр Төв Азийн хотуудад бүрэн сүлжээ байхгүй, үүнээс гадна ариутгах хоолой системийн илэгдэл бас өндөр байгаа. Цэвэрлэх байгууламжууд хангалттай сайн ажилдаггүй. Тэгээ хангалттай сайн цэвэрлээгүй бохир усыг гол мөрөн усан сан руу бас цутгах нь илбэг байна. За үүнээс гадна бид нар яг Казахстан улс дээр аваад үзэх юм бол Алматы хотод маш ихээр ус бохирддог байх нь Алматы хотын усны объектуудын гол бохирдуулагч нь бол нитрат, газрын тосны бүтээгдэхүүн, фенол болон хүнд металлууд байдаг. За Казахстан улсын хувьд хор тавдар үүсгэх эрсдлийн түвшинг тодорхойлох ийм судалгааг 2023 онд явуулсан. За тэгвэл Алматы хотын өөр дүүргүүдээс авсан унтны усны 78 дээжид шинжилгээ хийхэд маш олон элементүүд илэрсэн байдаг. Ингээд аваад үзэх юм бол дээж авсан цэгүүдийн ихэнх нь хор тавдар үүсгэх өндөр эрсдэлтэй гарсан байна. За Монгол улсын хувьд аваад үзэхэд бас тухайн үедээ зөвлөлт холбоот улсаас Монгол улсын цэвэрлэх байгууламжууд бас тусалцаа үзүүлж байгуулж байсан. За Монгол улсын Улаанбаатар хотод бас тодорхой хугацаанд ус хангамжууд бараг бүрэн холбогдсон байсан байна. Сүүлийн үед Улаанбаатар хот маш ихээр өсөж өргөжсөн байна. Тэгээд маш олон шууд төвийн усны системд холбогдоогүй гэр хорооллууд баригдах болсон. Тийм учраас яг цэвэршүүлсэн усыг усны сүлжээнд холбогдоогүй маш их айл өрхүүд болон үйлдвэрүүд гарсан байна. За тэгэхээр Монгол улс Улаанбаатар хотын ерөнхийдөө төв хэсгэр болон төв цэвэрлэх байгууламж болон усны ус дамжуулах хоолойнд холбогдсон байдаг бол бусад хэсгүүдээрээ бол энэхүү холбогдсон зүйл байхгүй байх нэ. За тэгэхээр яг гэр хороолол бол тийм төвийн усан хангамжууд бол холбогдоогүй. За ингээд харах юм бол Монгол улсад ерөнхийдөө өрхийн ердөө 30% нь ариутгах татваргын сүлжээ болон цэвэрлэх байгууламжид холбогдсон байдаг нь нэлээд том асуудал дагуулж байна. За тэгвэл ямар бохирдуулагчид усанд байж болдоггүй буюу агуулгаддаг вэ гэхээр юун түрүүнд үйлдвэрийн гаралтай бодисууд байх нь. За үйлдвэрийн хаягдал, за хүнд химийн нэгдлүүд, мөн хөдөө аж ахуйд пестицид, тийм ээ, бордоо болон бусад агрохимийн бодисууд байх нэ. За мөн түүнээс гадна эмийн бодисууд байх нь. Эмийн бодисуудыг бид нар дэлгэрэнгүй авч үзнэ. За үүнээс гадна биологийн бохирдуулагчид бас агуулгадах болсон байна. За зарим хотуудад бүр цэвэрлэх байгууламжаар цэвэрлэгдээд гарсан усанд хүртэл энэхүү биологийн бохирдуулагчид агуулгадаж байгаа нь харагдсан байна. За үүнээс гадна бичил хуванцар гэдэг энэ зүйл байгаа. За бичил хуванцрыг зарим хүмүүс сайн тоож авч үздэггүй. За зарим нь бол нэлээд их сэтгэл зовиндог. За энэ талаар бид нар бас ярьж үзэх болно. За үүнээс гадна хүнд металлууд, газрын тосны бүтээгдэхүүн гэгчлэн байна. За тэгэхээр та бүхэн маань ер нь цэвэр ус танд хэрхэн хүрч байгаа энэхүү замыг харж байна, тийм ээ. Цоргоны ус яагаад аюултай байж болох вэ гэдгийг энэ зурагнаас харж болж байна. Тэгэхээр та бүхний цоргонд ирж байгаа ус хэр хэмжээнд цэвэр ирэх боломжтой вэ гэдгийг энэ зурагаас харж байна. Хэрвээ яг ус цэвэршүүлэх байгууламжийн судалгаа шинжилгээ хийх юм бол тухайн хэсгээс гарч байгаа ус хэдий цэвэр байж болох ч гэсэн яг хоолоогоор тээвэрлэгддэг учраас тэнцээ зэв үүсэх, за элсний хэсгүүдээр бохирдох гэгчлэн ийм бохирдол бас үүсэх боломжтой байдаг байна. За тэгвэл усан дэх бас эмийн үлдэгдэл гэдэг ийм ойлголт байдаг байна. Та бүхэн энэ зургаас харах юм бол ундны ус гүний ус цэвэрлэх байгууламж руу очдог. За ундны усыг бид нэр өдөр тутамдаа хэрэглэж байгаа. За бид нэр эмийг хэрэглээд хайдаг. За ууг нь бол
хэрэгэлсэн усыг дахиад цэвэршүүлээд гаргадаг хэдий ч одоо эмийн одоо бохирдлууд бүрэн дүүрэн цэвэрлэгддэггүй байх нэ. Тэгээд зарим хүмүүс боддог тэргүй одоо эрүүл мэндэд хэрэгтэй юм чинь нэг айхтар одоо сөрөг нөлөө үзүүлэх нь гайгүй байх гэж боддог. Гэтэл эмийн үлдэгдэлтэй бохир ус та бүхэнд одоо дараагийн одоо сөрөг нөлөөллөг бол эрүүл мэндэд үзүүлж байдаг. За тухайлбал бөөрөнд одоо бусад гидсэнд гихчлэн та бүхэнд сөргөөр нөлөөлөх боломжтой байдаг байх нэ. За тэгээд ямар одоо эмийн бодисоос шалтгаалаад одоо эмийн одоо бодисууд усанд агуулгаддаг вэ гэдгийг бүгдээр харж байна те. Тухайлбал энэ чинь антибиотикууд байна. За өвдөлт намдаах юмуд гихчлэн байна. За эдгээр нь болохоор одоо усыг бохирдуулдаг. Тэгээ өдөр тутамдаа урт хугацаанд байнгын эмийн бохирдолтой ус хэрэглэх юм бол та бүхний ялангуяа гидсний микробиомыг одоо микробиомд сөрөг нөлөө үзүүлэх. За үүнээс гадна бие антибиотикт одоо мэдрэг байдлаар сулардаг гэсэн үг. Өнөөдөр орчин үед микробиологч судлаачдын хувьд энэ их аюулын харагдагдаж байна гэж харж байгаа. Ягаад гэвэл одоо өдөр тутамдаа бид нар бас хоол хүнсэндээ микро антибиотик буюу маш бага хэмжээний антибиотикуудыг бас авч хэрэглэсээр байдаг. За үүнээс гадна усанд илэрсэн бусад эмийн бодисуудыг харах юм бол энэ одоо таталтын эсрэг эмүүд байна. За одоо даралтын эсрэг эмүүд гихчлэн маш олон төрлийн эмийн одоо бодисууд бас усанд агуулгадаж байх нэ. За бас хавдрын эсрэг эмүүд байдаг. Хавдрын эсрэг эмүүд нь болохоор эс хуваагдахад нөлөөлж байдаг учраас маш их одоо цочор ийм сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй эмэнд тооцогддог. Тийм учраас энэ бүхэн та бүхний улс орн, та бүхний хотод ямар хэмжээний ус цэвэршүүлэх байгууламж байгаа вэ гэдгээс бас шалтгаалж байдаг. Тэгээ манай яг Төв Азийн бүс нутгийг хараад үзэх юм бол илэгдэл маш өндөр байгаа учраас энэ маш өндөр эрсдэлтэй тооцогдож байгаамаа. За тэгээд яг усан дахь эмийн үлдэгдэл нь юугаар аюултай юм гэхээр юун түрүүнд гидсний микробиомд нөлөөлдөг. За үүнээс гадна усанд антибиотик агуулгадна гэдэг чинь микробиомыг шууд одоо сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үг. За үүнээс гадна бөөрийн үйл ажиллагааг бол муутах нь. За үүнээс гадна олон төрлийн одоо эмийн хэд хэрэглээнд хүртэл хүрэгдэг байх нэ. За тэгвэл e-spring гэх энэхүү ус цэвэршүүлэх төхөөрөмж эмийн үлдэгдлийг хэр зэрэг арилгадаг вэ, цэвэршүүлдэг вэ гэхлээр яг одоо судалгааг харах бол 95-аас дээш хувиар цэвэршүүлдэг болох нь харагцсан. Ялангуяа энэ антибиотик болон бөөрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг эмүүдийг бол 95 гаруй хувиар цэвэршүүлдэг байх нэ. За дараагийн авч үзэх зүйл бол бичил хуванцар гэж байгаа. Тэр хүрээлэн буй орчинд илэрдэг 5 мм-ээс бага хэмжээтэй хуванцар хаягдлыг одоо хаягдлын өчүүхэн жижиг хэсгүүдийг бичил хуванцар гэж нэрлэдэг. За ахуйн болон үйлдвэрийн хаягдал устгал задралын үр дүнд үүсдэг. Эдгээр бичил хуванцар нь одоо тухайлбал хуванцар сав, ууд, тийм ээ, бичил мөхлгүүд, синтетик ширхэгт материалуудаас гарч ирдэг байх нь тухайлбал би өнөөдөр баг зэрэг ийм синтетик материалтай одоо цамц өмссөн байна, тийм ээ. За тэгэхээр энэ болохоор бичил хуванцар агуулгадаж байна гэсэн үг. Өдөр тутмын бидний өмсдөг одоо хувцас хунар бол дандаа ийм бичил хуванцар агуулсан байдаг. За тийм ч учраас одоо бидний биед бас одоо сөрөг нөлөө үзүүлдэг байх нэ. Үүнээс гадна бичил хуванцрыг бас устай холбоод аваад үзэх юм бол энэ одоо ялангуяа хуванцар савнд савлагдсан цэвэр усанд бол маш их хэмжээний бичил хуванцар агуулгаддаг болох нь харагдаж байгаамаа. За нэг удаагийн хуванцар савтай усанд гихтэл ийм хэмжээний одоо жижиг ширхэг бичил хуванцар агуулгаддаг байх. За тухайлбал хуванцар савтай газлсан ундаа эсвэл одоо бусад төрлийн цэвэршүүлсэн ус гэд аваад уух юм бол та зөвхөн ус одоо уух зүйлээсээ гадна бичил хуванцрыг тодорхой хэмжээнд өдөр тутамдаа хэрэглээд явж байгаа гэдгийг анхаарах нь зүйтэй юм шүү. За үүнээс гадна бид нар бичил хуванцрын эрсдэл гэд ярихаар одоо за
яг анагаах ухааны салбартаа тэргүүлэх одоо танигдсан нэг сэтгүүлийн зүгээс судалгаа хийсэн нэг судалгааны үр дүн бий. За эндээс харах юм бол за 304 өвчтөнд хийсэн судалгаанаас үзэхэд хагалгаагаар авсан атеросклеросын товрууны 58.4% нь полиэтилен, за 12.1% нь поливинил хлорид агуулж байсан байна. За бие махбодод бичил хуванцар байх нь миокардын шигдээс, цус харвалт, эсвэл нас баралтын эрсдлийг эрс нэмэгдүүлж, эрсдлийн коэффициентийг 453 хүргэдэг эндээс харагдаж байна. Тэгэхээр энэ бол одоо яг маш тодорхой баримт байна. Бодит судалгааны үр дүн эндээс харагдаж байна. Тэгэхээр бид нар өдөр тутам одоо бичил хуванцар хэрэглэнэ гэдэг чинь маш их өндөр эрсдэлт эрүүл мэндэ оруулж байна гэсэн үг. За үүнээс гадна e-spring төхөөрөмжийг бичил хуванцрыг хэрэг шүүх вэ гэдэг бас энэ судалгаа явуулсан. За тэгвэл e-spring-ээр яг энэ хуванцар савтай усыг шүүж үзсэн байна л да. Тэгвэл судалгааны үр дүнгээр харахад 0.5-аас 1 микрон хэмжээтэй 10,000 гаруй бичил хуванцрын ширхгийг шүүж байгаа нь харагдсан. За бүр шүүлтийн үр дүн нь 99% ба түүнээс дээш байсан байна. Өөрөөр хэлбэл үүний дүнд шүүсэн ус, савлсан уснаас илүү аюулгүй болох нь харагдаж байгаамаа. За үүнээс гадна металлын эрсдэл гэж байна тийм ээ. За хүнд металлын эрсдэл ялангуяа бидний мэдрэлийн хөгжилд нөлөөлдөг. За ялангуяа одоо насанд хүрсэн бүх хүмүүст эрсдэл учруулна. Үүнээс гадна хүүхдийн оюуны хөгжил, мэдрэлийн одоо хөгжилд маш их сөрөг нөлөөтэй болохыг бол харуулсан байна. Төрсний дараах үеийн хар тугалганы судалгаануудаас харахад 94% мөн манганы талаарх бүх судалгаануудын хувьд мэдрэлийн хөгжилд сөрөг нөлөөтэй болохыг бол харуулсан байна. Тэгээд судалгааны тал хувьд нь төрсний дараах мөнгөн усны нөлөөлөл нь мэдрэлийн хөгжлийн сулралтай хүүхэд төрхтэй холбоотой байсан байна. За ингээд харахад алюминийг ингээд хаваад үзэх юм бол нэг одоо литрт 0.1 мг ба түүнээс дээш хэмжээнд агуулгадаад энийг одоо урт хугацаанд хэрэглэх юм бол деменц буюу зүүнөгрөх өвчний эрсдлийг 2-оос 3 дахин нэмэгдүүлдэг болох нь эндээс харагдсан байна. За тэгвэл яг e-spring энэхүү хүнд металлыг хэрхэн шүүж, үүнтэй хэрхэн тэмцдэг талаар бид нар энд харуулж байна. За ялангуяа энэ хүнд металлыг энэ хүнд металлыг уснаас одоо өөртөө татаж авцдаг байх нь. Тэгээд яг шүүгдээд гарч байгаа ундны усанд энэ хүнд металл үлддэггүй байх нэ. Тийм учраас e-spring-ээр шүүж уусан одоо цэвэр ус болохоор насанд хүрэгчдээс гадна хүүхдүүдээс бас маш их эерэг нөлөөтэй болох нь харагдаж байна. За e-spring-ийн хувьд цахиурыг бол шүүдэггүй гэсэн ийм зүйл байна. За яагаад ингэсэн гэхээр өд өөртөө бас энэ цахиурыг хэрэглэхгүй байх нь деменц буюу бас энэ зүүнөгрөх өвчнөд хүргэж байгаа нь харагдсан байна. За тэгвэл энэ зүүнөгрөх өвчнөөс бас энэхүү эрсдлээс энэ e-spring-ээс шүүсэн ус нь бас сэргийлж байдаг байх нэ. За үүнээс гадна e-spring кальцийг бас шүүдэггүй. За энэ бас их сайн тал гэж хэлнэ. Яагаад гэвэл яг усанд агуулгдсан кальц нь бас одоо ахмад наснуудын танин мэдгүй одоо хөгжлийг сааруулдаггүй. За сүргөөр нөлөөлдөггүй. Одоо кальц хангалттай бас авч байж эрүүл одоо саруул байдаг нь харагдсан байна. Тийм учраас бид нэр ахмад наснуудаа энэ e-spring хэрэглүүлэх нь зүйтэй байх нэ. За тэгвэл бүгдээрээ e-spring-ийг ердийн одоо юм савтай ус цэвэршүүлэгч одоо нүүрсэн ус цэвэршүүлэгчтэй харьцуулаад үзээ л та тийм ээ. Тэгэхээр одоо энэ нүүрсэн шүүлтүүр нь яг юм чиглэг болон харанхуй орчин бүрдүүлдэг учраас бактери тэнцээ үрждэг болох нь тогтоогдсон байна л да.
Тэгэхээр ууг нь бол сарда 2-3 удаа энэ нүүрсэн шүүлтүүрээдэг солих шаардлагатай болж ирж байгаа юм байна л да. Тэгэхгүй болохоор яг тэр чиглэлийг байнгын харанхуй нөхцөл бол тодорхой бактериуд байнга өсөж үрждэг ийм нөхцөл бүрддэг байх нь. За ингээд аваад үзэхэд яг энэ шүүлтүүрээ цэвэршүүлсэн усанд болохоор ердийн цоргоноос гарч байгаа устай харьцуулах юм бол энэ төрөл бүрийн колон буюу бактерийг 10,000 дахин илүү агуулж байсан нь бол харагдсан байна. За мэдээж хэрэг эндээс харахад бактериуд бол яг ийм чиглэг, дулаан, харанхуй орчинд бол маш сайн өсөж үрждэг. За E-Spring-ийн хувьд хэд ягаан туяаны лампаар ариутгадаг учраас хэрвээ тодорхой хэмжээний бактериуд ус цэвэршүүлэгчэнд орлоо гэж үзэхэд тэрхүү хэд ягаан туяагаар эдгээр бактерийг устгадаг байх нэ. За тэгэхээр энэчээ бичсэн байна л да. За савтай шүүлтүүрүүд ямар бактериуд олдсон бэ гэхээр Legionella mycobacterium гэдэг ийм бактериуд олдсон байх нэ. За энэ бактериуд нь бас тодорхой өвчлөлүүдэд хүргэх нөлөөтэй байдаг нь эндээс харагдаж байна. За тэгвэл бүгдээрээ E-Spring-ийн хувьд микробиологийн зүгээс яаж хамгаалалт хийж биднийг яаж эрсдлээс хамгаалаад байгааг харах юм бол за бараг 100%-аар энэ төрөл бүрийн бактерийг устгадаг байх нэ. Ялангуяа цист буюу энэ бактериуд нь цист болж өсөж үрждэг бол за энэхүү цист гэдэг энэ төрлийг бас устгадаг байх нь болох нь харагдсан байна. За тэгэхээр төрөл бүрийн вирус болон бактерийг маш сайн устгадаг нь эндээс харагдаж байгаа юм аа. За тэгвэл бүгдээрээ технологиг нь авч үзье. Яг энэ E-Spring гэх өнөхөө цэвэршүүлэх систем нь өмнөх хувилбартайгаа харьцуулахад яг юугаараа давуу болж орж ирсэн бэ гэдгийг нь харъя. За энэ ч нүүрсэн шүүлтүүр болон хэд ягаан туяаны лампанд болохоор хоорондоо тусдаа болсон буюу илүү экологийн зүгээс оновчтой болсон гэж хэлж болно. За яагаад оновчтой гэж үзэж гин гэдгийг яриа. Өөрөөр хэлбэл E-Spring-ийн тэмцэх буюу устгаж чадах бүхэл бохирдлын төрлүүдийн хувьд илүү олон төрлийг устгаж чаддаг болсон гэсэн үг. За өмнөх хувилбар нь болохоор микропластикаас буюу бичил хуванцраас яг бацтай шүүж байна уу гэдэг дээр баг зэрэг эргэлзээтэй болсон бол яг шинэ энэхүү төхөөрөмж бол маш сайн бичил хуванцрыг шүүж гаргаж байгаа нь бол батлагдсан байгаа. За үүнээс гадна хүнд металлууд байна тийм ээ. За бүр төрөл бүрийн хүнд металлуудыг шүүдэг. За үүнээс гадна эмийн бодисууд бохирдлуудыг шүүдэж байгаа гэсэн шүү дээ тийм ээ. Фтор, хлор гэд өөр бодисуудтай нэгдээд байнгын усанд хичнээн сайн цэвэршүүлээ гаргасан ч гэсэн баг үлдэх гээд байдаг эдгээр бохирдуулагч бодисуудыг маш сайн шүүдэг болгоно энэ чэнэс харагдаж байна. За үүнээс гадна бас төрөл бүрийн бордоо болон хөдөө аж ахуйд ашиглагддаг пестицидүүдийг маш сайн устгадаг болох нь харагдсан. Ялангуяа хөрснөөс усанд орч тэгээд устай ингэж бидний биеийг бохирдуулах ийм эрсдэл үүсгдэг бол үүнийг E-Spring маш сайн цэвэрлдэг байх нэ. Ингэснээр бидний гидсний микробиот буюу бичил орчин эрүүл байхад нь тусалдаг байх нэ. За тэгвэл яг энэ технологиг аваад үзье тийм ээ. Яг яаж хамгаалт юм бэ гэхээр хэд хэдэн төрлийн шүүлтүүр байна. Нэгдүгээр шүүлтэнд болохоор урьдчилсан ийм шүүлтүүр байна. За энд болохоор томоохон хэмжээний хэсгүүд тийм ээ томоохон хэмжээний бохирдлыг шүүдэг байх нэ. Дараагийнх нь болохоор хамгаалалтын бүрхүүл буюу 2 дахь бүрхүүл байгаа. Энэ болохоор нүүрсэн шүүлтүүрийн тойроод байдаг ийм 2 дахь зүйл байгаа. Энэ болохоор илүү жижиг буюу нөгөө бичил хуванцар, асбест болон эмгэг төрүүлэгч микро
бичил биетүүдийг маш сайн шүүдэг байх нь. За дараагийнх нь болохоор 3 дахь нүүрсэн шүүлтүр байгаа. За энэ болохоор идэвхжүүлсэн нүүрсний нунтгаас гаргаж авсан ийм одоо полимер агуулсан фильтр байгаа. За тэгэхээр нөгөө 2 дугаар давхраар тухайлбал аль нэг бодис ингээд даваад ороод ирлээ гэхэд энэ нүүрсэн шүүлтүр маш нарийн одоо шүүдэг байх нэ. За тэгээд цаашлаад бас одоо хит ягаан туяаны ламп бас үйлчилдэг байгаа. Үүнийг бид нар бас авч үзэх болно. За хит ягаан туяаг аваад үзэх юм бол манайд хит хитэн одоо хэсэгт одоо хит ягаан туяа маш илүү сайн ажилтгаа гэсэн юм үзүүлэлт бий. За хит ягаан туяа нь бактерийн, вирусын, ДНХ-д, РНХ-д одоо нөлөөлөөд тэднийг устгадаг байх нь л те. За ялангуяа энэ нуклеиний хүчлийг устгадаг учраас тухайн вирус болон бактериуд цааш одоо өсөж одоо үрждэггүй байх нэ. За үүнээс гадна бас эколого авч үзэх хэрэгтэй. За мөнгөн усны шийдэнтэй одоо шүүлтүр за өмнө нь байдаг байсан. За одоо болохоор яг юу гэж үзэж байна гэхлээрэ за нөгөө нэг хит ягаан туяаны долгионы харахаар 265 нанометр долгиотой байх юм бол за тэр нөө бактериудын ДНХ, РНХ-г устгаж чаддаг байх нь байна л да. За ийм байдлаар бичил биетэнд нөлөөлөнгүүт за яг тэр бичил биетнийг за нэг үржих боломжоос нь ингээ хязгаарлаж ийн гэсэн үг. Яг цааш үржих процессыг зогсоож байгаа. За тийм учраас за UVC LED гэрдэл нь маш сайн үйлчилж усыг цэвэршүүлж байна гэсэн үг. За нөгөө өмнөх хувилбартай харьцуулахад хавьгүй сайн үйлчилж байгаа гэсэн үг. За нөгөө нэг мөнгөн усны лампын хүрч нөлөөлж чадахгүй байсан тэр бактериудад нөлөөлж ийн гэсэн үг. За үүнээс гадна та одоо лампа одоо солих хэрэгтэй боллоо гэж бодъё тийм үү. За одоо солихын тулд одоо нэг хуучныг хаяна. Тэгэхээр нөгөө өмнө нь бол хуучин одоо энэ шүүлтүр нь болохоор нөгөө нэг мөнгөн устай байсан учраас нөө байгальд бас ингээд мөнгөн ус хаягдаад байна те. Одоо болохоор LED гэрэлтэй. LED гэрэл нь 10 жилийн хугацаатай ажиллахаар байгаа. За мөнгөн устай ламп нь болохоор 1 жил үйлчлэх хугацаатай байсан. Тэгэхээр ойрхон одоо байгальд бас ингээд мөнгөөс хаягдчихэж байна гэсэн үг. За экологийн хувьд бас арай нөө байгаль орчиндөө те арай илүү хортой болж тараадсан юм. Одоо болохоор яг LED гэрэл нь илүү удаан хугацаанд ашиглагдах боломжтой. За бидэнд асуулт ирсэн байна. За хэрэглэгчд за ус буслагчид тундас үлдээд байна гэж гомддог. За энэ асуудал шийдэгдэх болов гэж байна. За тундас гэдэг нь усны хатуулагтай холбоотой. За нөө кальци магниг бол испринг шүүхгүй байгаа шүү дээ тий. За ер нь бол яг уу тундас үлдэж гин гэдэг бол усны хатуулагтай испрингийг ашиглахад усны хатуулаг төдийлөн өөрчлөгдөхгүй. Ер нь бол испринг нь кальци болон магнийг хадгалж үлдээдэг. Тэр нь биед ашигтай шүү дээ тий. За ер нь бол усанд байгаа кальци магний нь болохоор өдөрт хэрэгтэй хэмжээний нэг ойролцоогоор 10% л байгаа. За энэ нь яг уу ер нь бол кальци магний биед ашигтай. Гэхдээ кальци магний усанд агуулгадж ингээд тундас үлдэх магадлалтай байдаг. За тэгэхээр энэ ч та бодох нь байна л да. Усны хатуулгаа багасгах дээр байна уу? Одоо тэр нэг цайны одоо цайн ус буслагчны одоо тэр хана тундас үлдээмээргүй байна уу? Эсвэл тэр кальц магниг үлдээгээд за гэр бүлийнхнийхээ одоо эрүүл мэндэд бас эргээр нөлөөлчмөр байна уу гэдгээ бодох хэрэгтэй. Тэгэхээр испрингер шүүсэн тохиолдолд усны хатуулаг буурахгүй. Энэ бол энгийн тийм үү? Кальцич сайн, магнич сайн.
Тэгэхээр бусад спикерүүд энэ талаар бас олон ярих баха. За баярлалаа Глеб. За бидэнд тодруулаад яриад өгсөн тэр олон давуу талуудыг бид нэр ойлголоо. За ер нь бол яаж ажилтгийг, лээд гэрэл нь ямар нөлөөтэй гэдгийг та сайхан тайлбарж өглөө. За энэ технологи бас давуу талыг дахиад ингээд онцлоод тайлбарлаад өгөөч. За ингэхдээ за төхөөрөмж харуулж агаад тайлбарлаад өгвөл илүү тодорхой байх юм болов. За бидэнд одоо нөө мини загварнд байгаа. За миний загвар нь одоо яг бодитоор яаж харагддгүй гэдгийг харуулад өгөх юм байгаа. За тэгээ миний хувилбарыг нь харцгаая. За одоо энэ чинь зүсэлттэй хувилбар харагдаж байна тийм үү. За ингээ гадна давхарга нь болохоор ийм барзгар. За гадна давхарга нь том том хэсгүүдийг шүүдэг. За үүний дараа бичил организмуудыг барьдаг ийм дараагийн давхарга байна. За хамгийн дотор байгаа давхаргадаг нь болохоор за нөгөө нэг за 1 микрометр хүртэлх одоо жижиг ширхгүүдийг барьж цогтоодог юм 3 дахь давхарга байна. За энэ чи хамгийн дотор шүүлтүүрээ хамгийн давхаргад нь болохоор ийм нүкс үүд байгаа. Тинчээ механик байдлаар бохирдуулагч бодисууд тогтож үлддэг. За тэгээд энэ чи хамгийн дотор давхрыг харах юм бол нүүрсэн давхарга байгаа. Яг энэ нүүрсэн давхарга нь болохоор үндсэн бохирдуулагчдыг шүүж үлддэг. За хортой бодисууд, эмийн бодисуудыг яг энэ давхарга дээр хадгалж шүүж үлддэг байгаа. За хэрв ямар нэгэн бактери, вирус энэ системийг даваад гарлаа гэхэд үргэлжлүүлээд лед гэрэл маань үйлчилж байгаа. За энэ хэсэг нь асах нь яах нь? За асахгүй байна. За үзүүлэн болохоор асахгүй юм шиг байна. За энэ ч болохоор ус одоо дараагийн төвшөнд ингээд орж ирж байгаа. За эхлээд одоо 3 давхар шүүлтүүрээр шүүгдээд дараагийн хэсэг рүү орж байгаа. За дараагийн хэсэгтээ болохоор ус нь халдваргүйжүүлэх процесст ордог. За тэгэхээр халдваргүйжүүлнэ гэдэг нь гэрэл ажиллаад, лед гэрэл ажиллаад за бичил организмуудыг устгадаг. За ингээд үүнээс цаашаа ус одоо ундны ус болоод бид нар дээр ирж гин гэсэн үг. За энэ нөгөөний яг ингээд яг за төхөөрөмж маань байна тийм үү? За өмнө нь болохоор фильтрийг шүүлтүүрийг гаргаж авахад төвөгтэй идэг байсан. 5 мянга шаардлагатай байсан. Одоо болохоор маш хурдан салгаад авах боломжтой. За сольдог ийм шүүлтүүр хэсэг маань энэ байна. За үүнийг ингээд сольж олно. За ингээд жоохон эргүүлээд салгаад авчих боломжтой. За тэгээд шинийг нь суулгаад буцаагаад эргүүлчихнэ. За энэ бүгдийг ингээ маш амархнаар буцаагаад хийчих болно. За бүсгүүчүүд магадгүй ингээд эргүүлээд чангалахад жоохон чанга санагдаж магадгүй. Гэхдээ яг ингээд бариулаа жоохон дали барьж агаад эргүүлэх юм бол арай гайгүй байна. За тэгэж шүүлтүүрээс хийлээ. Буцаагаад чаг гэж дууртлан түлхэж оруулаад болоо. За өмнө нь яг энэ хэсгийг ингээд солиход нилээд төвөгтэй байдаг гэсэн бол одоо их амархан болсон. За ингээд таглах нь бас их амархан. Буцаагаад таглах нь их амархан. За бочлоо те. За ингээд гадна таглагыг нь хаачиж байгаа. За нөгөө талд нь болохоор хит ягаан туяа нэг ламп нь байгаа. За өмнөх хөлбөрийг лед гэрэлтэй харьцуулахад илүү ийм үр дүнтэй байгаа. Ажилдаг ийм лед ламп байгаа. За бас асуултууд ирсэн байна. Одоо байгаа e-spring-ийн за үйлчилгээг хэдийн хугацаанд бас үргэлжлүүлэх вэ? За шүүлтүүр солихыг хүсэж байгаа хүмүүс за запаса хэдийн хүртэл авах боломжтой вэ гэж асуусан байна. За би ер нь бол асуултуудаа утсан дээр харж байгаа танараас ирж байгаа бүх асуултуудыг харж байгаа учраас хариулаад явна. За ингэж асуусан байна бас шинэ фильтрийг, шинэ шүүлтүүрийг яаж суйрлуулах вэ гэсэн байна. За ер нь бол явандаа ярина. За ер нь бол карантанда шууд суулгачиж болно. Эсвэл яг нөгөө нэг цорготой холбогдож байгаа доотлын хоолонд нь холбож болж байгаа. За яг үргэлжлүүлэх яг уу. За одоо үргэлжлүүлж байгаа явц дундаа дахиад асуултууд асуугаад явъя. Аха.
За, фильтр маань инновацийн хувьд яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг харцгаая. За, сая хэлсэнчлэн за шүүлтүүрийг солиход амархан болчихсон. За, жил нэг удаа солино. За, тэгээ ямар нэгэн нэмэлт багаж хэрэглэхгүй. За, ер нь бол хоёр төрлийн аргаар суурлуулах боломжтой. Нэг бол цоргондоо суурлуулна, нэг бол хоолоонд усны хоолоонд суурлуулна. За, тэгээд Amway бизнес эрхлэгчид маань за шин төхөөрөмжийг ашиглахдаа бас одоо ийм тусгай технологиг ашиглаж болж байгаа. За би болохоор яг шинжлэх ухааны чиглэлээр ажиллахаас гадна бас ийм технологи талдаа ажилладаг байгаа. За тэгээ хоёр бүтээгдэхүүний технологи холболтыг бас ингээд хариуцаж ажилласан. За технологийн хувьд шинэ бүтээгдэхүүнүүд, шинэ багаж төхөөрөмжүүд маань интернет одоо платформудтай холбогдож байна. За энэ нь эргээд бас олон талаар шин төхөөрөмжийг ашиглахад илүү хэлбэр болж байгаа. За аппликейшнтэй холбосон тохиолдолд аппликейшн дээр фильтр шүүлтүүрийг солих хугацаанд болсон уу? За хэдий хэмжээний усыг шүүгээд байна гэдэг одоо нэг шүүлтүүрийн ашиглалтын одоо нөхцөлийг бас ингээд танд харуулна гэсэн үг. Энэ тохиолдолд хэрэглэгч маань яг зохих цагтаа шүүлтүүрээ солино. За яг зохих цагтаа ингээд шүүлтүүрээ солиод явхаар танд бас одоо захиалга хийх одоо шалтгаан гараад ирж шүү дээ. За үүнээс гадна за фильтрийг одоо ингээд шүүлтүүрийг ингээд бүрэн ашиглаад бүрэн одоо хүчин чадлаар нь ашиглаад дуусчихлаа тийм үү. За тэгсэн тохиолдолд аппликейшн дээр ингээд сонирдуулга гараад ирнэ те одоо ингээд солиорой гэд. За энэ тохиолдолд бас л одоо ингээд хүний эрүүл мэндэд анхаарж байгаа хэрэг болно. Ягаад гэх юм бол нөө шүүлтүүрийн үйл ажиллагаа ингээд үр дүн ингээд буурсан тохиолдолд ашиглаад яваад байхгүй яг ингээд шинээр солиод яг өөрт эрүүл мэндэд нь тус болох усаа аваад хэрэглээд явна гэсэн. За тэгэхээр аппликейшн хэрэглэхээр аюулгүй байдал мэдрэгдэх нь байна. Тэ амархан хэрэглээ бас одоо хэрэглэгчид мэдрэгдэх нь. За бид нар одоо Алматын хотод ингээд удны усан шинжилгээ хийхэд за өндөр эрсдэлтэй байна гэж байгаа байхгүй тэ эрүүл мэндэд өндөр эрсдэл байна гэд. За тундас их байгаа. За Алматад ер нь бол бас ингээд судалгаа хийхээр бас л ингээд онцгой нөхцөл байдалтай тэ. За тэгээд ер нь бол ингээд Алматын хотод өвлийн үеэр бас ингээд агаараа бас ингээд шалгаад үзчихэж байгаа юм. За тэнгууд одоо яалтчгүй одоо ингээд бохирдлох байгаа тий усанд ч гэсэн ялгаагүй ингээд тундас их байгаа юм тий тэрийг бас ингээд харчиж байгаа. За ер нь бол бид нар бас өөрсдийн төхөөрөмжүүдээ судалгаанд оруулдаг. Үйл ажиллагаа нь үр дүнтэй гэдгийг нь олон гэрчилгээнүүдээр баталсан. За ер нь бол цэвэршүүлэх системүүд маань за хэрэглэхэд аюулгүй за хэрэглээ нь үр дүнтэй гэдэг ийм олон одоо судалгааны үр дүнгээр одоо дүн гарсан. За ер нь бол e-spring маань олон төрлийн одоо усны даралттай үед ажилдаг болох нь батлагдсан байгаа. За үүнээс гадна за яг төхөөрөмжийг угсрахтаа шалгалт явуулдаг. За чанарын шалгалт явж байгаа. Үүнээс гадна бидний бас том амжилт гэх юм бол за e-spring-ийн UVC LED систем нь бас бактерийг маш үр дүнтэй устгаж байна гэдэг бас гэрчилгээг авсан байгаа. За e-spring-ийг за цоргоны усыг одоо нөгөө нэг яг одоо нийтийн одоо ус хангамжийн сүлжээгээр ирж байгаа усыг шүүхэд үр дүнтэй байгаа. Яг худагны усыг шүүхэд бол худагнд олон төрлийн одоо бас мэдэхгүй бодисууд байгаа учраас тэр болгоныг шүүж одоо шүүх хэсэг нь одоо бас тодорхойгүй. Тийм учраас яг одоо ингээд карантаар дамжаад цоргоор дамжаад ирж байгаа усыг шүүхэд үр дүнтэй байгаа.
За ер нь бол одоо ингээд нөгөө нэг гүний усыг аваад ингээд уухад одоо ингээд цэвэрхэн байдаг гэдэг ингээд зарим талаар ярьдаг тийм үү. Тэгтэл бас тэр нь үгүй тэнцээ бас ямар бодис байгааг нь бид нар хэлж мэдэхгүй учраас за үүнээс гадна e-spring нь за юм тусгай одоо гэрчилгээ болон одоо алтан одоо тамгыг одоо авсан байдаг. За NSF гэдэг бол одоо би даасан компани байгууллага. За байгууллагуудад компаниудад гэрчилгээ олгодог байгаа. За өөрөөр хэлэх юм бол одоо ингээд олон төрлийн одоо төхөөрөмжүүдэд зөвхөн усны шүүлтүр гэлтгүй олон төрлийн одоо төхөөрөмжүүдийг туршилтанд оруулаад стандартын дагуу шалгаад за үнэхээр үр дүнтэй нүггүй юу гэдэг шалгаж агаад гэрчилгээ олгодог байгаа. За ер нь бол дэлхий дээр хамгийн одоо юм хатуу стандарттай байгууллагуудын нэг. За ер нь бол e-spring-тэй хамаарах одоо ингээд 4 стандарт байгаа. За стандарт 55 гэхээр хит ягаан туяагаар одоо ариутгах технологи гэж байгаа. Тэр технологи нь бичил организмуудыг хэр сайн устгаж чадаж байна вэ гэдгийг бас одоо шалгадаг стандарт байгаа. За үүнээс гадна за одоо бас явандаа ингээд асуултанд хариулаад явхад бас энийг дэлгэрэнгүй бас тайлбарж болох бах. За ер нь бол бид нэр одоо бас ингээд e-spring-тэй холбоотой за бас ингээд баримт мэдээллүүдийг одоо бас орчуулад явж байгаа. Энэ нь болохоор судалгаагаар батлаад гаргаад ирчихсэн. За ямар бодисуудыг шүүх боломжтой, ямар бохирдуулагч бодисуудыг шүүх боломжтой вэ гэдгийг харуулсан баримт бодоо бичиг байгаа. За энэ ч стандарт 53 гээд тэгж байна. За эрүүл мэндэд аюултай юм бохирдуулагчдыг хэр сайн шүүж байна вэ гэдгийг бас шалгаад байгаа. За хлор агуулсан. За бас одоо өөр бусад эрүүл мэндэд нөлөөлөхүүц ийм бохирдуулагчдыг яаж шүүж гинэ гэдгийг шалгадаг байгаа. За стандарт 401 гэдээ бас байгаа. Энэ болохоор одоо шин төрлийн бохирдуулагчдыг хэр сайн шүүж гин вэ гэдгийг шалгадаг ийм одоо стандарт байгаа. За e-spring тэгэхээр яг одоо эдгээр стандартуудын дагуу шалгагдчихсан. За тэгээ өмнө нь хэлсэнчлэн e-spring-ийн UVC-LED технологи нь стандарт 55-ын дагуу гэрчилгээ авсан байгаа. За үүнээс гадна алтан тамга гэдэг бас юм тусгай бас тэмдэг авсан гэдэг тэгсэн тийм үү. Энэ болохоор бас л одоо усны шүүлтүүрийн чанарыг баталж байгаа. За хүмүүс одоо нөгөө нэг бүтээгдэхүүн санал болгоход заримдаа эргэлздэг шүү дээ. За энэ чи арай хямдхан юм байна. За би энийг энэ хямдхан авчмаар юм шүү гэдэг ч юм уу те. Тэгэхвэл яг тэр тохиолдолд за та тэгвэл одоо ингээд гэрчилгээ одоо чанарыг нь баталгаажуулж гэрчилгээ хараад үзээрэй. Ийм төрлийн бохирдуулагчдыг цэвэршүүлж гэн агуулмжийг нь бууруулж гинэ гэд харуулхад бас ингээд өрсөлдөх чадварнд харагдах болов уу. За манай одоо шүүлтүүр болохоор 170 гаруй төрлийн бохирдуулж боцуудыг шүүж агуулмжийг нь басгаж байгаа шүү дээ. За бусад усны шүүлтүүрүүд бол яг энэ хэмжээнд хүрэхээргүй байгаа. За асуултуудад хариулах уу? За тэгье. За олон улсын гэрчилгээнүүдийн талаар маш дэлгэрэнгүй ярьж өгсөнд баярлалаа. Энэ бол бас чухал. Энэ яалтчгүй шинэ e-spring усын цэвэршүүлэх системийн яалтчгүй онцгой давуу тал байгаа. За маш үр дүнтэй ажилладаг гэдгийг нь харуулж байгаа. За бидэнд олон төрлийн асуулт ирж байна. Асуулт бичиж аваад баярлалаа. За зарим асуултуудад хариулъя. За энэ нэг миний хувилбар нь борлуулагдах уу гэж асуусан байна. За борлуулагдахгүй. За дивертер буюу нөө шилжүүлэгч байх уу гэж байна. За байна. За байна. e-spring-ийн яг шинэ болон одоогийн хувилбар аль алинд нь таарахаар шилжүүлэгч байна. За LED гэрэл гэж юм тийм үү. За үүнийг болохоор за нэг асуудал гарлаа гэхэд одоо нөгөө нэг засар үйлчлэгээнд үзүүлээд солиулах боломжтой. За глебс бас асууя.
За шинэ картриж нь хэдийн хугацаанд үйлчилдэг вэ? За картриж нь болохоор 1 жил буюу 5 литр ус шүүх хүчин чадалтай гэсэн байгаа. За энэ ч бас ягаад ийм ингээд жилийн хугацаа эсвэл одоо ингээд литрийн одоо хязгаар өгж ийнө гэхээр за 1 жилийн дараа гэхэд одоо шүүлтүүрийн одоо ингээд бүтцэд нь өөрчлөлт оруулах магадлалтай учраас 1 жилийн хугацаа олгож байгаа. За энэ ч нөгөө илэгдэлт гэдэг одоо бас асуудал гарч ирнэ тийм ээ. За жишээлх юм бол хүн одоо 3 сар өөр тийшээ явж байгаад ирлээ. За тэгвэл одоо шүүлтүүрээ дахиад ингээд жил тэгээд дахиад ингээд 3 сар үргэлжлүүлээд хэрэглэх боломжтой юу гэж асууж их юм бол үгүй. За яг нэг жилийн хугацаанд шүүлтүүр маань яг үр дүнтэй байдлаар ажиллана. За тэгэхээр яг картриж одоо яг үр дүнтэй ажиллах хугацаа нь ихтэй л 1 жил гэж ойлгож болно. За тэгээд нийтдээ 5 литр ус шүүчихсэн бол за бас солих хэрэгтэй гэж ойлгох хэрэгтэй. За ийм асуулт асууж байна. За одоо ер нь бол хэрэглээний түвшин яаж хянах боломжтой? За ер нь бол аппликейшнээр үүнийг хянах боломжтой. Хэдэн литр ус шүүсэн байна вэ гэдгийг аппликейшнээс шууд харчихна гэсэн үг. За ер нь бол ингээд 5 литр усаа шүүчихлээ гэх юм бол солих хэрэгтэй болно л гэсэн. А энийг бол шууд харах нь те. Яг нь ер нь бол ингээд картриж ингээд гаргаж харлаач гэсэн шууд ойлгох боломжгүй. За ер нь бол яг одоо нөгөө нэг ингээд шүүлтүрийг гаргаж ирээд харлаа гэхэд доторх нүүрсэн шүүлтүр нь харагдахгүй учраас яг шууд одоо энэ одоо ашиглалтын хугацаа дууссан хэсгийг хэлж мэдгүй л дээ нүдээр хараад. За баярлалаа. Манай шинчлэгдсэн ус цэвэршүүлэх систем нь за бусад ус цэвэршүүлэх системтэй харьцуулахад бас юугээрээ онцлог вэ гэж асуусан байна. За энэ талаар ярив. За урвуу осмос гэдэг бас одоо ус цэвэршүүлэх систем байдаг. Үүнтэй бас харьцуулж болж байна. За урвуу осмос системийг ашиглаж болно. Гэхдээ яг ингээд одоогийн нөхцөл байдалд харах юм бол бас зарим талаар хор хөнөөлтөй байж болно. За одоо жишээлх юм бол эмийг саний те эмээд кальцийн одоо дутагдaltaй байж болно тийм үү. Өндөр настай хүн уснаасаа одоо нөө электролитүүд авч чадахгүй учраас одоо нөгөө нэг зөнөгрөх процесс бас одоо ингээд арай хурдан явагдах эрсдэлтэй. За ер нь бол унтны усыг бол бас минералтай тодорхой хэмжээний минералтай байх ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас E-Spring одоо энэ ч арай давуу талтай байна. За үүнээс гадна урвуу осмос нь арай удаж яж ажилдаг. За 3-аас 5 литр ус авахын тулд за яг хэдийн хугацаа орж ийн ингээд харах юм бол арай удаан хугацаа зарцуулаад байгаа. За үүнээс гадна сургууль цэцэрлэг оффист урвуу осмосыг ашиглах бас тохиромжгүй байдаг. Нөө одон хүмүүс ус ууж байгаа тохиолдолд нэг стакан усыг дүүрэхэд бас ингээд удаад байна гэсэн үг те. За тэгэхээр одоо нөгөө нэг хэрэглэгчдийн хувьд одоо бас ингээд тохиромжгүй байна. E-Spring нь бол усыг юм үргүү ашигладаггүй. За ер нь бол одоо Төв Азад ингээд ер нь бол цэвэр усны нөөц бага байдаг шүү дээ. Тийм ч учраас бас яг ингээд усыг ингээд үргүү одоо ингээд бас ингээд байх нь одоо байгаль экологийн хувьд бас буруу, байгаль орчинд ээлгүй, үүнээс гадна ёс зүйн хувьд бас одоо ингээд зөв бус болоод байна тийм үү. Тийм учраас E-Spring нь энэ ч одоо бүх одоо усыг ер нь бол үр ашигтай зарцуулж байгаа, хурдан ажиллаж байгаа. Тэгээд нэг удаан хүлээхгүйгээр крантаа нээгээд удалгүй шууд ингээд стаканаа дүүргээд авах боломжтой байгаа. За үүнээс гадна шууд одоо ингээд цоргоны амсарт нь ингээд суулгачдаг шүүлтүүрүүд байдаг тийм үү. Энд чинь болохоор лед гэрэл байхгүй. Тэгэхээр арай цөөн төрлийн бохирдуулагчдыг шүүж яах гэсэн үг. За яг
ямар бас бохирдуулагчдыг шүүж байгаа нь тодорхойгүй. Зарим ингээд судалгаануудаас харахад за яг ингээд шүүж байгаа ч гэсэн ямар төрлийн бохирдуулагчдыг шүүж байгаа нь тодорхой харагдахгүй байсан. За үүнээс гадна кальций магниг натрийн ионоор ингээд сольдог байгаа. За ингээд харах юм бол за одоо бас яалтчгүй бас ингээд усны одоо ингээд эрсцийг нь багсгачаар усны хатуулга нь буугаад ирж байгаа тийм үү? Усны хатуулга буухлаар за бас л одоо нөгөө нэг эрүүл мэндэд нөлөөлөд даралт одоо ихсэх асуудалтай хүмүүст бас л одоо сайнаар нөлөөлөхгүй болж байна. Бас лед гэрлэгөө учраас бактериуд одоо ингээд ундны усанд одоо үлдэх эрсдэлтэй. За ингээд бас савтаа ус байна тийм үү? Савтаа усанд ч одоо ингээд хуванцар савтаа усанд бас бичил хуванцар агуулгадж байдаг. Тийм учраас за яалтчгүй одоо бас эрүүл мэндэд арай хортой болж ирж байна. Үүнээс гадна бас энэ савтаа ус авлаа гэхэд за гэртээ хадгалантэй зай сав хэрэгтэй болно. За ингээд бас яг уу яалтчгүй одоо ингээд савтаа ус нь ингээд эрдэс бодистой ингээд бид ашигтай гэсэн ч гэсэн ингээд хуванцар саванд хадгалагдаж байгаа учраас л бичил хуванцар усанд агуулгадж байна л гэсэн үг. За e-spring-ийн хувьд гэх юм бол усыг хүчлэг болгодоггүй. За ер нь бол савтаа усан сав нь яг ямар сав байна гэдгээс хамаарат усандаа ингээд нөлөөлж идэг тийм үү. За тэгвэл e-spring болохоор усны одоо тэр агуулмжид одоо тэр одоо хүчлэг чанарт одоо тэгж их нөлөөлдөггүй. Тийм учраас e-spring энэ давуу талтай. За энэ залруулахын 5 литр гэж яриад байсан 5,000 литр усыг шүүх хүчин чадалтай гэдгийг залруулж хэлье. За усны одоо ингээд савнууд гэд харъя те. За усны одоо ингээд савнд одоо ингээд усыг шүлээ гэж бодъё тийм үү. За энэ ч болохоор био хальс одоо үүсчихдэг. За усыг ингээд яг ингээд савнд одоо шүүж ийн. Яг ингээд усыг шүүгээд байгаа ч гэсэн энэ усыг шүүгээд ямар одоо сав руу одоо оруулж ийна гэд харах юм бол тэр сав нь бас л одоо хуванцар байгаад байгаа. За үүнээс гадна энэ сав чинь наранд одоо ингээд байж байгаа те нарны одоо шууд тусгалд ор байгаа. Тэгэхээр энэ хуванцар чинь бас өөрөө ингээд илэгдэж байгаа. За бичил хуванцрууд нь усандаа орж байгаа. За яг энэ тохиолдолд бас юуг анхаарах хэрэгтэй вэ гэхлээр за ер нь бол бактери үржих магадлалтай. За үүнээс гадна яг ийм хуванцар савтай шүүлтүүрүүд нь яг биднэрт хэрэгтэй байгаа нөө кальций магниг үлдээдэггүй натрийн ионуудыг одоо үүсгээд байдаг. За e-spring-д болохоор за нөгөө нэг био хальс үүсэхгүй ягаад гэх юм бол лед гэрэл одоо ариутгах одоо нөлөөгөө үзүүлж байгаа те. За бичил хуванцар усанд үлдэхгүй. За үүнээс гадна яг e-spring шүүлтүүрийн үр дүн баталсан 4 төрлийн гэрчилгээ байгаа. Тийм учраас олон талаар e-spring-ийн давуу талтай байна. За энэ ч бас хэд хэдэн асуултад хариулъя дөхөө. За UV лампын талаар асуулт байна. За одоо нэг тогны хүчтэй өөрчлөгдөх юм бол за ер нь бол гэр ахуйн төхөөрөмжид л учраас одоо бас нэг юм нөлөө орох бах те. За ер нь бол одоо стандарт бус одоо нөхцөл байдал үүслээ гэхэд бид нэр одоо ингээд засвар үйлчилгээнд хандаарай гэж зөвлөж байна. Казахстан, Кыргызстан, Монголд ер нь одоо ийм завсар үйлчилгээ байгаа. За бас нэг юм асуулт байна.
За 3 сарын хугацаанд e-spring-ийг ашиглахгүй байна гэж бодъё. Тэгсэн ч гэсэн яг e-spring-ийг ашиглаж эхлснээс хойш 1 жил гээд ингээд харах нь байна уу? Зөв үү гэж асуусан байна. Тий, яг 1 жил л гэж харна. За энэ төхөөрөмж маань яаж ажилладаг вэ гэхээр ер нь бол за ямар ч байсан ингээд 1 жилийн хугацаанд болчлоо гэхээр дохио өгөх юм байгаа төхөөрөмж маань. За яг одоо солих болж байна гэд. Яг энэ одоо ингээд дохио өгж байгаа ингээд чангаар ингээд дуграад дохио өгнө. Тэгэхээр яг ингээд шүүлтүүрийг сольсны дараа л тэр дохио нь дуурхаа болох юм байгаа. Тэгэхээр ер нь бол өмнө нь зөвлөсөнчлэн ер нь шүүлтүүрийг солих хугацаанд нь сольж явах хэрэгтэй. За энэ нь бол яг уу ер нь бол ашиглалтын хугацаа гэж байгаа шүү дээ. Солих хэрэгтэй л гэсэн бол солих хэрэгтэй. Одоо ингээд шүдний юмч одоо пломб хийгээд өчлөө те. За ингээд 6 сарын хугацаанд одоо пломб ингээд бат бөх хിവэрэ байна. За 6 сарын дараа гэхэд 6 сараас хойш хугацаанд одоо яг бүрэн бүтэн пломб бүрэн бүтэн эсхийг нь хилж мэдэхгүй гэж байгаатай л яг адилхан байхгүй юу? За ер нь бол яалтчгүй одоо 1 жилийн хугацаанд л одоо ажиллах хүчин чадалтай гэдэг ингээд заагаад өгсөн байгаа учраас тэр За тэгэхээр юун түрүүнд манай одоо төхөөрөмж бол хамгийн шилдэг гэд бид нар бүгдээрээ мэдэж байгаа тийм ээ. Гэхдээ шинжлэгдсэн энэхүү системийн хувьд бид нар 5 жилийн баталгаа өгдөг шүү дээ тийм ээ. Өмнө нь бол 2 жилийн баталгаа өгдөг байсан бол энэ бол 2.5 дахин нэмэгдсэн биш үү дээ энэ одоо баталгааны хугацаа. Тэгэхээр энэ бол бас нэлээд том давуу тал шүү дээ. Тухайлбал одоо хэрэглэж байгаа системээ цаашлаад шинжилээд явах юм бол илүү одоо чанарын баталгаа урт хугацаанд хэрэгжих нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо шилдэг гэдэг төхөөрөмжийнхаа талаар бас дахиад хэдэн зүйл хэлвэлтэй. За тийм ээ бид нар энэ тохиолдолд одоо 2 төрлийн брендийн одоо хэд хэдэн тест буюу туршилтыг авч үзэх болно. За бид нар Казан хотод одоо эдгээр брэндүүдд судалгаа хийснийг бол харж байна. За энэ ч харах юм бол тухайлбал одоо e-spring-тэй харьцуулахад нөгөө зүгээр энгийн савта усны шүүлтүүрийг харьцуулж үрсэн байна л да. Тухайлбал одоо бүх усны сайхан эрдэс бодисыг шимж хамж аваад тэгээд наатрийг нэмээд өгчөгдөг гэдэг ийм одоо үзүүлэлт байгаа юм л да. Тэгэхээр одоо e-spring бол ингэдэггүй. За үүнээс гадна pH төвчин буюу хүчин шүлтлийн төвшинг бас нөлөөлдөггүй буюу өөрчлөлтөггүй байх нь л дээ. Тэгэхээр яг ерөнхийдөө ундны ус ямар байх ёстой, ямар хүчлэг шүлтлэг төвшөнтэй байх ёстой тэр хэмжээнд нь хадгалж чаддаг гэсэн үг. Тэгэхээр эдгээр одоо туршилт хийсэн үзүүлэлтүүдийн хувьд e-spring бол хамгийн шилдэг гэдэг нь харагдаж байна. За үүнээс гадна ерөнхийдөө баг зах зээл дээрх нэлээд олон брэндүүдийг судлаж үзсэн бол яг ийм одоо үзүүлэлт дийлэнх тохиолдол нь гарсан байна. За үүнээс гадна натрий одоо усан дагуулгах натрийг ерөөсөө өөрчилдөггүй. За бусад одоо брэнд B, A гэд харах юм бол та бүхэн харж байна нэлээд өсрөнгөө ингээд 95% хүртэл нь ингээд одоо өөрчлөгддөг байх нь. За үүнээс гадна гидрокарбонатыг харах юм бол бас одоо e-spring систем ерөөсөө өөрчлөгддөггүй байхад бусад фильтрүүд бол хэмжээг нь багасдаг. Бактери вирусын хувьд хараад үзэх юм бол бактери вирус цистик бол 99% одоо 99% буюу бараг 100%-аар бол ашигладаг байх одоо цэвэршүүлдэг байх нь бусад одоо брэндүүд болохоор энэ бактери вирусыг устгадаггүй байх нь харагдаж байна. За үүнээс гадна бид нэр одоо бусад одоо бодисуудыг харж байгаа тийм ээ хлор, хлороформ, бензол гихчлэн ингээд харж байна. За энэ ч харж байгаачлан брэндүүдийг харьцуулаад харахаар за тухайлбал идэвхжүүлсэн хлорыг e-spring бол 95 гаруй хувиар цэвэршүүлдэг бол бусад одоо зүгээр ердийн саван одоо шүүлтүүр тэ ус шүүлтүүрэнд болохоор 69% гихчлэн одоо харагдаж байна шүү дээ тийм ээ. За мөн хар тугалгыг бас 95
дээш хувиар шүүдэг байх нь харагдаж байна. За бусад брэндүүд дээр харахад 88, 98 гэдэг хувьтай гарсан байна. Гэхдээ концентрацийг бол бид нэр одоо бас харах ёстой байгаамаа. Яг шууд ингээд үзүүлэлтүүдийг харьцуулахад ийм байна. За энэ бол Оросд одоо түгээмэл борлуулагддаг брэндүүдийн ус цэвэршүүлэгчүүдийг бид нэр одоо хамтдан туршиж үзсэн байж байгаа. За дийлэнх Төв Азийн бүс утгуудад ерөнхийдөө одоо борлуулагддаг ийм брэндүүд байна. За бусад бохирдуулагчдыг ингээд харах юм бол Линдан, Ган мөн эмийн бохирдуулагч нар байна. За Eastspring бол бараг дандаа 95-аас дээш хувь. За бүр эмийн бодисуудыг 99%-аас дээш хувиар маш сайн цэвэршүүлж байгаа нь харагдаж байна. За энэ ч эдгээр хоёр брэндтэй харьцуулаад үзэхэд Линдан дээр бол шүүсэн эсэх нь тодорхойгүй нэг брэнд нь нөгөөх нь бол 99-өөс дээш хувь шүүн гэсэн байна. За Ган гэдэг төрлийн бохирдуулагч болохоор туршилт хийгдэггүй гэсэн ийм үзүүлэлттэй. За эмийн бодис дээр болохоор зөвхөн напроксин гэдэг эмийг 100% шүүнэ гэсэн үзүүлэлттэй байгаа нь бусад брэндүүд дээр харагдаж байна. За мэдээж хэрэг бид нэр бүх одоо бусад брэндүүдтэй харьцуулаад хамгийн шилдэг нь гэдэг нь бол батлагдчихсан байна. За үүнээс гадна тэгвэл өөрийг нь өөртөө одоо харьцуулаад үзье л да. Тэгэх юм бол хувилбар өмнөх хувилбарыг буюу одоогийн ашиглагдаж байгаа хувилбарыг шинжилсэн хувилбартай харьцуулаад үзэх юм бол нийтдээ 160 гаруй бохирдуулагчийг шүүдэг байсан бол одоо 170 гаруй бохирдуулагчийг шүүдэг болсон. За эмийн бодисуудын хувьд 9 төрлийг шүүдэг байсан бол одоо 19 төрлийг шүүдэг болсон. За шүүлтүүрийн одоо запасыг солиход өмнөх хувилбар бол 5 орчим минут шаардлагатай буюу бага зэрэг одоо ажиллагаатай байсан бол одоо маш энгийн буюу 2 минутын дотор солих юм боломжтой байгаа. За үүнээс гадна өмнөх хувилбар бол яг бичил хувийн зэрэг шүүхгүй гэдэг ийм тодорхой одоо туршилт хийгдээгүй тодорхойгүй байсан бол шинэ хувилбарын хувьд микропластик буюу бичил хувийн зэрэг 99%-аар шүүнэ гэдэг нь тодорхой туршилтаар нотлогдчихсон байж байгаа. За үүнээс гадна хэд ягаан туяаны ламп нь өмнөх одоо төхөөрөмждөр 1 жил ажилдаг одоо гэсэн ийм ажиллах хугацаатай байсан бол одоо бол UVC LED гэдэг энэ гэрлэн шинэ төхөөрөмждөр 10 хүртэлх жилээр ажиллах юм боломжтой байгаамаа. За үүнээс гадна одоо чанарын баталгаа бол 5 жил болж орж ирсэн гэж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө ингээд дүгнээд харах юм бол Eastspring 170 гаруй бохирдуулагч бодис буюу түүн дотор 145 амьд алсанд халтай бохирдуулагчийг маш сайн шүүдэг нь тогтоогдсон. За бактери, вирус, цистийг 99.9%-аар шүүдэг болох нь тодорхой болсон. За үүнээс гадна 0.2 микром одоо микропластик буюу бичил хуванцар шимэгч цистүүдийг бас маш сайн шүүдэг болох нь харагцаа. Үүнээс гадна усан дахь эрдэс бодисыг бас одоо кальц, магник устдахгүйгээр хадгалж үлддэг гэдэг нь харагдаж байгаа. За маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн одоо вебинарын үеэр бас асуулт хариултын хэсэг байсан учраас бид нэр түрүүлээд хэд хэдэн асуултыг бол бэлдсэн байж байгаа. За тэгэхээр та бүхний хэрэглэгчдийн зүгээс ерөнхийдөө түгээмэл асуух ийм асуултуудыг бид нэр бэлдсэн байгаа. Тэгэхээр та бүхэн сонирхолтой байх болов. Тэгээд та бүхэн энэхүү өнөөдрийн вебинарын бүх презентац мэдээллийг бол гар дээрээ хүлээж авах болно. Тэгээд энэ одоо цаашдаа та бүхнээс асуух одоо асуултуудад хэрхэн хариулах вэ гэдэг тал дээр клэб хэмжээс мэдээлэл зөвлөгөө авъя тийм ээ. За тэгэлгүй байх уу? За мэдээж хэрэг одоо түгээмэл асуулт гэх юм бол шинжилсэн Eastspring-ийн хувьд яг одоо ямар сайжруулалт хийгдсэн бэ гэж асуусан байна тийм ээ. За тэгвэл 3 төвшөнд одоо маш өндөр чанартай шүүлтүүр бий гэж байгаа. Тэгэхээр шүүлтүүр илүү одоо үзүүлэлтүүд нь сайжирсан гэсэн үг. За томоохон одоо бохирдуулагчдыг маш сайн шүүн. За маш нарийн одоо бичил бодисуудыг бас маш сайн шүүн. Бүхэл төрлийн одоо эмийн бодис болон хар тугалага за одоо органик нэгтлүүд, пестицид гэгчлэн бүхэл бохирдуулагч бодисуудыг шүүдэг болох нь тогтоогдсон байж байгаа. За яг одоо хар тугалага гэгчлэн хүнд металлуудын хувьд болохоор одоо эсэлдэлт одоо явагддаг учраас
хүнд металлыг өөртөө татаж авдаг юм шүүлтүүртэй гэсэн үг. За хүнд металлыг өөртөө ингээд татаж аваад үлдчихдэг буюу хүнд металлыг шүүж аваад за тэгээд усанд одоо хүнд металлгүйгээр одоо цэвэршүүлээд гаргадаг гэсэн үг. Үүнээс гадна цэвэршүүлэх явцдаа усны сайн муу бүгдийг нь хамж одоо шүүж гаргах биш, сайн буюу эрдэс бодисуудыг нь бол одоо өөрчлөлтгүйгээр үлдээж гаргадаг хэмжээнээс харагдаж байна. За үүнээс гадна бас органикт одоо нэгдлүүд буюу одоо нефт тийм ээ одоо бусад одоо төрлийн тэгэхээр цаашдаа та бүхнээс e-spring-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл асууж байгаа хүмүүс үүнтэй холбоотой мэдээлэл өгөх боломжтой. За энэ e-spring усны хүчил шүлтлийн төвшөнд хэрхэн нөлөөлдөг вэ гэсэн байна. Нөлөөлдөггүй гэдгийг бид нэр түрүү ярьсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ерөөсөө тийм хүчиллэг одоо шүлтлэг ус гэж одоо үнэлэхгүй. За ерөөсөө хүчил шүлтлийн төвшөнд нөлөөлдөггүй л гэсэн үг. За дараагийн нэг асуулт байна. UVC LED гэрэл гэж байна тийм ээ. Энэ гэрлийг солих боломжтой юу гэж асуусан байна. За ерөнхийдөө яг шинжилээд гараад ирчихсэн энэ одоо хэд ягаан туяаны LED лампанд болохоор 10 орчим жил ашиглахад одоо зориулагдсан учраас стандарт байдлаар ерөнхийдөө өдөр тутамдаа зүгээр ашиглаад явхад 10 хүртэлх жил солихгүйгээр ашиглах боломжтой гэж байгаа юм. За маш их баярлалаа. За тэгвэл бидний хувьд та бүхэндээ зориулаад маш онцгой одоо үнийн санал бэлдсэн байж байгаа. Тэгээ та бүхэндээ үнийн мэдээллийг хүргэх болно. За үүнээс гадна одоо байгаатай харьцуулахад шинэ одоо цэвэршүүлэх чигээр хэрхэн байршуулах вэ гэж асуусан биш үү тийм ээ. Тэгэхээр одоо байгаагийнхаа оронд байршуулж болно. Шууд цорго руугаа холбож болно. За эсвэл одоо энэ галтогооныхоо тавилгын доор одоо жишээлбэл байршуулаад цорго руугаа холбох боломжтой гэж байгаа. За та бүхэнд үнийн мэдээллийг харуулж байна. За энэ ч та бүхэн улс улсаар нь бүх мэдээллийг харж байна шүү дээ тийм ээ. Бүртгүүлэхээс өмнө болон бүртгүүлсний дараах үнийг харагдаж байна. Казахстан, Кыргызстан, Монгол улсын одоо худалдан авах үнийг та бүхэнд харуулж байна. За тэгэхээр яг та бүхэн өөрсдийнхөө одоо бизнес эрхэлж байгаа, үйл ажиллагаа явуулж байгаа улсынхаа үнийг эндээс хараарай гэж хэлмээр байна. Тэгэхээр ер нь цаашдаа хэрэглэгчдэд энэхүү шинэ e-spring-ийг танилцуулахад энэхүү үнийг бас санал болгох боломжтой байх нэ. За бинтэж хэрэг бид нэр одоо үн гэд ярихаар та бүхэндээ зориулаад бид нэр хоёр төрлийн дэмжлэгийн хөтөлбөрийг санал болгож байна. Өөрөөр хэлбэл тусгай санал одоо хөргүүлж байд гэсэн үг. Нэгдүгээрт шинэхэн системийн хувьд үнийн одоо үнээс 15% хөнгөлөлт олгоно. Яг одоогоор та бүхэн e-spring-ийг хэрвээ ашигладаг бол шинэ одоо хувилбарыг авах бол за тухайлбал 14 оноос өнөөдрийг хүртэл одоогийн одоо хувилбараа ашиглаж байгаа бол энэ жилийн 12 дугаар сарын 26 хүртэл 26 оны 12 дугаар сарыг дуустах хүртэл та бүхэн энэ одоо e-spring шин төхөөрөмжийг онцгой үнээр авах боломжтой юм аа. Тэгэхээр манай бизнес эрхлэгч түншүүд маань 1 IZ дугаар дээр 2 хүртэлх төхөөрөмжийг энэхүү 15% хөнгөлөлттэй үнээр авах боломжтой байх нэ. Тэгэхээр та бүхэндээ бид үнэнчтэй урамшуул цаашааж тийм ээ хөө одоо онцгой саналыг тавьж байгаа юм аа. Өөрөөр хэлбэл яг одоо хүртэл та бүхэн тогтмол e-spring-ийг ашиглаад ирсэн бол дараагийн шинэ одоо e-spring рүү шилжлээ гэхэд та бүхэндээ энэхүү хөнгөлөлтийг олгох нэ. За үүнээс гадна дараагийн нэг одоо аян байна. За хэрвээ та бүхэн одоо шинэ төхөөрөмжийг авах гэж байгаа бол сая хэлсэн тийм ээ 15% хөнгөлөлттэй гэдэг. За тэгэхээр энэхүү үн ямар байх вэ гэдгийг улс орноор нь та бүхэнд харуулсан байна. За энэхүү аян хэдийн хугацаанд явагдах вэ гэхээр ер нь 5 дугаар сарын 22-ноос хойш одоо тухайн улсад худалдаанд гарснаас ахуулаад яг одоо склад агуулхад
Энэхүү шинэ e-spring дуустал хүртэлх хугацаанд энэхүү хөнгөлөлтийн аян явагдах нэ. За тийм учраас та бүхэн одоо аль болох амжиж энэхүү хөнгөлөлттэй үнээр авахыг хүсвэл яараарай гэж хэлмээр байна. За тэгээд үүнээс гадна энэхүү 15% хөнгөлөлт болохоор хэдэн ч төхөөрөмж авсан байсан үйлчлэх боломжтой. Өөрөөр хэлбэл тодорхой хязгаарлалттай вэ. Тийм учраас та бүхэн хэмжээ тоогоороо хэсэг болгож гаргана. Энэ бүгдийг бас та нарт хүргэхээр байгаа. Бүгдээрээ аваад ашиглаарай. Та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай.